Надад бол нэг санал байгаа. Тэр нь юу гэхээр одоо энэ хуулийн төсөл уг нь та бүхэн ярьж байгаа юм хуулийн төсөлтөйгөө уялдуулаад харьцуул ойлгомжтой харагдмаар санагдаад байгаа. Өнөөдрийн өвчин төгөлдөр мөрдөгдөж байгаа донорын тухай хуулийн 18.3 дээр амьгуу донорын асуудлыг одоо нээлттэй оруулж байгаа учраас энэ хасагдж байгаа юм байна. Гэхдээ нөгөө талдаа амьд донор тавигдах шаардлага дотор хоёр дахь хэсэг дээр ч хүүхдийн асуудал байгаа байхгүй юу? Хоёр. Одоо амьд донорын тавигдах шаардлага гэдэг чинь 8 дугаар зүйл. Одоогийн төслийн 8 дугаар зүйлийн 2 дээр хүүхдийн асуудлыг тусгаж оруулахдаа ясны одоо эд нөгөө үүд лисийн асуудал юм шиг байна. За тэр захын цус гэдэг байгаа. Дээр нь ясны хэм гэдэг байгаа. Энэ асуудлуудыг тусгахдаа бусад чиглэлээр нь нээлттэй орхисон юм уу? Зөвшөөрөд байгаа мó гэдэг нь тодорхойгүй үлдчихэд байгаа байхгүй. Энд ч хориглох заалт хэрэгтэй байна шүү дээ. Жимбэрэн гүшүүнэ. Ирхэм дарга нараа. Хүүхдийг амьгуу донорт за тархины одоо өвчлөлтэй болцсон, амьдрах боломжгүй болцсон хүүхдийг дараагийн олон хүүхдүүдийг амьдруулахын тулд ашиглах боломжийг нээж байгаа юм байна. Гэтэл амьд донорт ашиглахад яагаад хориглох заалтыг оруулахгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл 14 нас хүртлээр тэр хүүхэд чинь өөрөө биедан шийдвэр гаргаж чадахгүй байхгүй юу? Эцэг гэх нь юм уу? Асран хамгаалагч хууль ёсны хэн нэгэн хүн өмнөөс нь шийдвэр гаргаад амьд донорт оруулчих гэдэг шүү дээ. Энэ зохицуулт чинь хаягдаад байгаа учраас миний хэлээд асуугаад байгаа зүйл нь инээ. Тэгэхээр энэ зүйлийг таад маань бас онцгой анхаараач. Би дахиад хэлье. Энэ хуулиар бид маш эмзэг харилцааг зохицуулах гэж байна. Нэг талдаа амь насны дээсэн дөрөөн дээр байгаа олон хүний амь насыг аврахын төлөө та бүхэн эм чимэлгийн ажилчид аргаа орж байгааг ойлгож байна. Нөгөө талдаа хүний эрхийн асуудал тэр тусмаа өөрөө шийдвэр гаргаж биедан шийдвэр гаргах эрхгүй хүүхдийн эрхийн асуудал дээр маш онцгой анхаарах ёстой шүү. Өнөөдөр бол би зарчмын хувьд үзэл баримтлалын хувьд энэ хуулийг дэмжиж байгаа. Тэм учраас дэмжсэн саналаа өгнө. Харин дараагийн удаа энэ 8 дугаар зүйл дээр хүүхдийг амьд донорт ашиглахад бусад хориглосон заалтууд орж ирээгүй нөхцөл дэмжих боломжгүй шүү гэдгээ аль биесээр хэлье. Энэ дээр анхаараарай гэж хүсэж байна.